Сайн байцгаана уу? Би Анхтя байна. Чех хэлний анхан шатны буюу А1 түвшний алсын зайн цахим сургалтанда тавтан морилно. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол их шиг болон гээгүүлэгч үсгийн тухай үздэгийг болно. Их шиг үсэг буюу самогласки бүгдээрээ авч үздэгээ. Дотор нь 3 ангилдаг бөгөөд кратке богино их шиг, лаухай урт их шиг, двойхласки буюу хос их шиг гэж 3 ангилна. За бүгдээрээ дотор нь дахиад задлаад авч үзье. Кратке самогласки буюу богино их шигт А, Э, И, хивтэй И, А, Ö гэх мэтчлэн үсгүүд багтаж байна. Та бүхэн жишээг дэвтэр дээрээ буулгаад аваарай. Длохэ самогласки буюу урт их шигт бүгдээрээ багшигаа дагаад уншаарай. А, Э, И, эпсилон буюу хивтэй И, А, Ö, кровшгтэй буюу Ү гэх мэтчлэн үсгүүд багтана. Двойхласки буюу хос их шиг Ал, Эв гэх мэтчлэн 3 хос их шиг байдаг бахнэ. Та бүхэн энэ дээр гарч байгаа жишээнүүдийг дэвтэрдээ буулгаж аваад багшигаа дагаад уншаарай. Саухласки буюу гээгүүлэгч үсэг. Гээгүүлэгч үсгийг дотор нь твэрдэ буюу хатуу гээгүүлэгч, некке буюу зөөлөн гээгүүлэгч, обетнэ буюу саармаг гээгүүлэгч гэж 3 ангилна. За дотор нь задлаад үзье. Твэрдэ саухласки буюу хатуу гээгүүлэгчд ха, зөөлөн ха, ка, гэ, эр, дэ, тэ, нэ гэх мэтчлэн үсгүүд орж байна. Некке саухласки буюу зөөлөн гээгүүлэгчд Ж, Ч, Ш, Р, Д, Т, Н, Ц, Е гэх мэтчлэн үсгүүд орж байна. Обетнэ буюу саармаг гээгүүлэгчд Б, Ф, Л, М, П, С, В, З гэх мэтчлэн үсгүүд багтана. Та бүхэн эдгээр үсгнүүдийн ард байгаа жишээ өгнүүдийг дэвтэртээ буулган эдгээр үсгнүүдээ сайтар зээшлээрэй. Ийхүү бид бүхэн чех хэлний их шиг гээгүүлэгч үсгийн талаар мэддэг боллоо. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Блумэ чески чехэр ярцгаая.